Сайн байцгаана уу? Амьтан тайртай монголчуудынхаа амрыг ярин мэдчилж байна. Амьтдын ертөнц нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн дугаарын сэдэв бол тас шоуны талаар ярилцгаална. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар тав тухайн нийлэмж, таны амьдралын шин давалгаа, парк ривера хотхон болон хэлбэр хоригдлыг тань санал болгож байгаа Худалдаа хөгжлийн банк оролцож байна. Студид хөтлөх зандаа Урна 2 ажиллаж байна. За энэхүү нэвтрүүлэг маань НТV болон Од Мөндөр радио 107 83.3 гэсэн хост толгойноор та бүхэнд хүрч байна. Өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд хүрнэ. За Монголын шилдэг нийтлэлтийн клуб Баабар цэгмэн гэдэг өстой гоё одоо юм сайт байдаг тийм үү. Тэнд бол өстой супер цугларсан өөртөө мэдлэг түгээдэг газар шүү дээ. Тэнд бас нэг Бацөх гэдэг нэг хүн байгаа. Хэдэн настайг би мэдгүй. Энийг хачин гоё нийтлүүд бичдэг. Дандаа амьд байгалийн талаар бичдэг байхгүй. Жишээ нь эс хайрлахын аргагүй ертөнц гэдэг юм цуврал байдаг. Тэрний нэг хэсэг нь жишээ нь нөмрөг тасын авир гэдэг юм фото тэмдэглэл байдэ. Ямар ч дахин Бацүк гэдэг энэ эрхэм ингээд ер нь өөрөө аппарат аваад хөдөө гадаа их хэцүү газар яваад маань зурагчийн идэр утаа их төстэй. Тэгээд гой ингээд нэг байгалийн амьдтийн те одоо тэр зургийг авангаа тэгээд нэг гой тэмдэглэлийн тэр хөтэлдэг байхгүй. Тэгэхэд яг тэр нэг тас шуутай ямар ч гэсэн нэг зураг авсан тэр фото тэмдэглэлийн хэсгээс нь уншиж энэ уртаар их гоё л да. За хашир саарлгой гэж. Хашир саарлаг гэдэг нь чоныг хэлж байгаа. Хашир саарлгой нэгэн бүдүүн зүр дарчсан ноцож байхыг алс өндрийн орой дээрээс олж харлаа гэж. Тэр хүүхэд багчууд сонсч ивэл гур зүр гэж байдаг. Тэрний боргөрөөсийн эрийг нь гур эмийг нь зүр гэж. Тэгэхээр нэг зүр бүдүүн зүрийг нэг чон унагцсан байх нь штэ. Үүр дөнгөж гэгэрч байсан цаг. Яндан дурангийнхаа хүчийг биширч суулаа. Уул хаданд бадарчлах игэл зурагчинд ийм аз гийх нь ховор юм. Намрын адаг сарын сувай зүр гэдэг бол тэр боогон хувьд бал бором л гэсэн үг. Халуун мах цусан цогцсон түүний олз руу өөр нэг саарл сэмхэн мирасаар халдлаа. Тэр болбоос эдэр нэгэн болтой. Нөгөө хашир нь ухсхийн нэг ярзааж нэг архирснаа нөгөө зүрийнхээ ярагцсан хэвлэг рүү шургаж ховдөглов. Харин зочин маань зүрийн шилэн хүзүүн дээрээс долоож нүгдснээ нуруутлаас нь лав зуулаа. Харин тэнгэрт хэсэг хэрэг 3-4 тас хайлж байх. Тэд баярлалтан хушуу амаа билүүднэ. Тэгснээ 3 тас нь ойролцоо хадан цохооны орой дээр суулаа. Эдэр насны нэг нь хахирдуу бөгөөд гордонгүй ойрлж лагсар хоёр нь шүлсээ залгиж төвчээртэй хүлээн. Өлөн ходоод өрүүлсэн тэр үзээ гэд. Тэг яг тэр 3 тасынхан зураг байдаг хөөх. Амар зураг. Ингээд нэг байц хаад байгаа хөөх. Тэрэн дээр гурлаа ингээд нөгөө юу руу харж байгаа штэ. Нөгөө олз руу. Тэг тасын тэр харц чинь аимшигтай штэ. Ер нь одоо маахан тэр Симба гэд одоо те алуурт нөгөө араадныхаа арслан гэд хүүхэлдэйн кино дээр хүртэл тэр нэг өрөв тасуудыг ямар амар гаргадаг вэ ер нь. Ер нь кино хүүхэлдэйн дээр их зүүн гаргадаг штэ. Нэг өлөв дол хийсэн харцтай. Тамийн үдэнд зогсдог ч юм уу те. Эвгөө дөр бүтээдэг. За ингээд тий. За ингээд нөгөө хоёр боохооч ганц зүрийг дорхнол уурч тастаж ханаад хажуу жалга руу орж далдарлаа. Бод идсэн боохын зан шүнжэнгөө хоолны эрэлд холхиж зүдэрсэн. Тэгээд халуун олзондоо зөхиулсан тэр хоёр одоо үдэд дугжирч байж мэднэ тэндэ. Харин зүрийн үлдэгдэл дээр өрнөх үйл явдлын дарааллыг гадарлсан учраас би тийшээ төгөх гэж хөдлөлөө. Нөгөө 3 тасын суусан хисаат хаддан толгоор баримжаалаад цаг гаруй бидэрсээр өмнөх хяр дээгүр нөнгөтл тэд шурхийн босч зүрийн нөгөө сэгрүү дайрахтай яг тааралдав. Тэдний довтлогоон цочирсан хид хідэн хар гэрээ гуйгасаар тал руу ингээд бутарч чадлаа. Нөгөө 3 атмаа ирж штэ. Тас. Өлөн тасууд зүрийн сэгрүү хушуу зэтрээ дүрж түнтэгнэн. Зарим нь нэг өндийж, нэг тонгож, уулаан зэтэр тухаас ихсэрх. Төдөлгүй хоёр нь цадсын янзтай алсыг ширтэж, амс хэснээ хүнд цогцоо дааж яд явгасаар зэргэлдээ жалганы ирэг дээр гарч цомцой сов. Нисэд явчааг бац. Дааж яд ч өөрийнх нь тэр цогцоо дааж яд явуулсаар гэж байгаа шүү дээ. Тэр хоёр бисээ түшингээ хөшөө шиг оргиж, том хар нүдэ нэг анж, нэг нээж сууснаа зүрмэг л хайдав. Цацны шинж биз. Нөгөө нэг нь харин залхуутай өндиж холгүй урсах горхиных нь буугаад бие хаагаа цэгслэгэн жаргалтай харагдана. Тэр хушуу, шанаа хацраа цэвэрлэж, өөцөдөө цогцлон тонголж дуусаад салхи сөрж, төмөр дэгэ шиг махир хар шүү, нүцгэн ягаан цэтрээ гайхуулж, хурц хараагаа алсаж чиглүүлэх нь нэн сүрлэг.
Аргагүй л хал үзэж халуунчлууд олоосон архаг нэгэн ажээ. Тэгснэ цээжин бие өргөж сүүлнийхээ залууруудыг сэрвэлзүүлэн хоёр хөлөө ээлжлэн өргөв. Хөөрч одох нь уу гэж таацудал нөгөөдөг чинь харин урагшаа ганц хоёр алхад бүхсэн биеэсээ ганцганы сурын дайтай нарийнхан аваад цайвар шаргалж юмар харавчхав. Манер ингэж хөнгөрсөн юм. Тэр сурыг нь сангас гэдгээ гэд. Ингээд цааш үргэлжлээ. За яг сая те нэг зөвүүн те ингээд шууд сур харвал цааш нисэх гээд штэ. Энэ тухай өнөөдөр бас ярих ярина. За тэгэхээр өнөөдрийн сэдв энэ тас гэд шов. Гадаа төрх нь бол хүний нүд байсгаад байх нэг сайхан идэвшилтэй гоё тойд хун шуу идар шиг биш. Гэхдээ байгальд маш чухал үүрэгтэй шуу энэ бол. Тэгээ яг сая үйл явдлуудаа сэг зэмдэр эргэлдэж байгаа эдгээр тасуудыг одоо би бол яг харахыг одоо маш их хүсэж байна. Энэ нь одоо сүрлэг, хоёрдугаарт нууцлаг тэг хэдэн хүнийг нүдэрээ харсан байдаг бол тэгээд Монгол оронд энэ шуу байна гэдэг бол маш өвөрмөц юм гоё шуу байгаа байхгүй юу. Яг нэг талаараа аимшигтай хэдий ч гэсэн нөгөө талаараа амтны ертөнц гэдэг утгаараа те нэгэн өнгө төрх гоё хэсэг нь. Тий. Ихэнх тас шууны хүзүү тэм нэг урт өд бүхий тэм нэг захтай байдаг гэд нэг тэ цамсны зах шиг. Тэд ер нь Австралиас бусад бүх төвд амьдардаг. Тэд харцах шиг хурдан шаламгай биш ч гэсэн зарим нь маш өндөрт хөрч чаддаг. Ер нь сая нэг хэсэг бүр харцахынхны явагт байсан шүү дээ. Тэ? Тэгж жагаад одоо арай өөр одоо хүртэл гэхдээ тодорхойг байгаад. Ямарсан харцахын над байдаг. Харцахын гэд тэрэн дотор чи ингээд харцаа одоо илдв юмнууд орно шүү дээ. За ямар ч судлаач гүн болт гэдэг нөхөр 7000 м өндөрт Андын кондор гэдэг Андын кондор тэр нисж байхыг ажилласан гэж байна. Тэгэхээр ямар өндөрт нисэж байна? Тийм шүү дээ. Онгоц чинь 9-өөс 12 гэдэг чинь 7 гэдэг чинь тун ойролцоо явж байгаа. Тэр ер нь 100000 м-т хүрсэн ч гэж байдэ. Яг тэрийг би уншиж санагдаад 100000 м өндөрт ниснэ гэж. Тийм за ялангуяа над кондор гэдэг зүйл нь бол маш өндөрт нисдэг гэсэн. Эдгээр шууд олзоо. Тэгэхээр ихэвчлэн яг өндөрт нисж байхдаа олж илрүүлдэг гэсэн үг. Тийм урс хараад. Бүр энэс өмнө ер нь тэднийг тэгж амар хэдэн мянган метр өндөрт байгааг нисдгийг мэддэггүй хүмүүс болохоор үнрээрээ олж хайдаг гэж нөгөө боддог байсан боловч тэр нь угаасаа биш байсан. Тас шууны хошуу нь болохоор тийм бат бөх хүчтэй. Гэхдээ сарвнууд нь харин сул дорой. Тэгэхээр яг нэг сард сая гарсан нэг сенсац болсон тийм үү? Нэг нийтлэл гараад нэг сайт дээр 1993 онд одоо манай хүүхдийг нэг тас шуу ингээд авч явж байгаа. Тэгээд нохооныхаа ачаар олж авсан гэд тэнгүү тэнгэрт дүүлсэн баатар матар гээл яриадсан худлаа. Энэ бол боломжгүй. Яг шуугаа андуурсан юм шүү. Тийм л ах. Тэгж бүргэд бол чадна. Тэр чинь хүчтэй. Тэгэхээр тас шуу. Тэгэхээр манайхан тас шуу бол одоо тий нэг хүүхд мөхт ингээд эсвэл нэг хурга шиг өргөд явчих хэмжээний биш юм биш. Тас шуу нэг ангаа хийхдээ яадаг вэ гэхээр одоо бүргэж шонхор шиг альва амтн руу амьдаар нь тэгж дайрдаггүй. Харин сэг зэмийг ингэж харж хүлээж агаад маш төвчээртэй хүлээж агаад тэгээд одоо орж иддэг. За худлаа ярьсан хүн шинэ мах ер нь баг иддэггүй гэж хэлж болно тий. Түрүүний энэ нөгөө бацхгүй одоо энэ тэмдэг шиг л байхгүй юу? Тий. Нэг хоёр боохон одоо үлдээсэн тэр зүрийн одоо үлдэгдэл төр л очиж штэ. За тас шууны онцлог бол энэ том ходоод болгон тэр нэг бахлуур гэдэг. Бахлуур гэж нэрлэдэг. Энэ хуурамч ходоод гэлээд. Энчэнэ их юм хадгалнаас. Хуурамч. Юм нөөцлөдөг юм. Нөөцл нөгөө ангаагаад дигдэх нөгөө тижих гэдэг шүү дээ. Тү. Бас тий. Тэглгүй яах вэ? Тийм тасын далавч бол асар том. Чи бүр хэдэн метр болно. Йоо. Монголд байгаа одоо тас бол зүгээр ингээд дэлгэхэд 3 м энэ болно гэдэг чинь. Бүр аимшиг том гэсэн үг байхгүй. Нэгдүгээр тэзээч гэр орон тэжих боломжгүй юм байна. Тэ баг одоо манай студио өрөө дүрх гэсэн шүү дээ. Шууд дүүрэн шүү дээ. Тийм том гэж ч үдээ яа. Сүүл нь нэг сенсний хэлбэртэй тийм нэг хатуу үдтэй. Төдний ер нь тэдний өд нь ихэвчлэн тийм хар саарл эсвэл боронготой байдаг те. Тас шууны ихэнх зүйл ер нь суурин амьдардаг. Гэхдээ зарим тас бол яг нүүдэлж амьдардаг. Гэхдээ ихэнхдээ суурин. Байгальд ер нь тас бол нэг 45 жил орчимнаас нь их урт насалтай шүү дээ. Амтны үрээлэнд бол зарим нь бүр 50 нас хүрсэн тохиолдол байд. Өстой урт насалтай юм. Ер нь тас бол их залах уу, далавчаа тэгж баян хөлгөөд байдаг юм шиг. Яг л нүсгэрэлтэй үнэхээр тий. Тэгэд халуун агаарын тэр нэг босоо урсгал гэж байдаг. Ер нь одоо хүүхд тахч сонсч ивэл нөгөө агаарыг халсан агаар хөөрдөг. Тэгэхээр ямар нэгэн утаа бид нар ингээд яг дээшээ явдаг шалтгаан тэр чинь халуун агаар учраас дээшээ явж байгааг бид нар утаа гэдэг зүйлээр ингээд дээшээ харж байгаа юм мэднэ. Тэр
дээшээ болж байгаа зүйл дээр тэр аврах том далавчаа нисгэр яах вэ? Доороос ч ингээд дээшээ хөөрөх байхгүй. Тэгэхээр тас яа тэгэхээр халуун агаар нь тэр босоо урсгалыг ашиглаад өндөрт тэгж хөвөх дуртай. Агаар дээр ингээд хідэн цагаар ингээл байж чаддаг нь өөртөөс нэг энерги гараад байхгүй. Тэр халуун босоо урсгалаар өөртөө зүгээр жингүүдүүлээд байлгаад чадчих. Ийм очиртай. Учиргоо одоо дэвэд нисээд идэггүй тий. Ингээд агаарынхаа урсгалыг ашиглаад ингээ явж идэг байх юм шүү дээ. Дээлэн хайлна гэж ярьдаг да. Тий, ер нь харах юм бол ингээд тагтаа болжмор одоо өөр ямар нэгэн шууд тэр дорой нисдэг байхад бол тас бол тэр хүнд бие бол тий ниснэ гэж хэвчээ гүүн штэ. Гүүж хагаад нэгдэг арай гэж нисдэг штэ. Ер нь хөдөө гадаа явж хахаар ер нь манхан тас харж исэн бойл мэдэндээ ингээд нэг дээлтэй хүндрээд сууж юм шиг харагддаг ер нь. Ингээд дээл ингэсэн. Хөрчүүлдэг гэж ярьдаг шүү дээ. Угаас яг тэгж харагддаг ер нь. Эсвэл нохоо цомцоо суудсан юм шиг. Бийцэж байгаа хүн шиг. Бийцэж байгаа хүн байна да гэж итэл нисээ явчихдаг гэдэг. Тэнгүүт ингээд жоохон ойрч морьтор тэр чинь нэг тэр доор өрөхгүй. За энэ ямар ядаргатай гарав гэгээд надаас одоо зүхтэн штэ. Тэгэхээр ингээд гүүж байгаа нисэж байгаа. Нэг сүрлийг ингэж жаалж ийг нисдэг. Ниссэн байна бол тэр чинь бол хэвээ тэнгэрт бол хаа юм бэлээ нэр. Өндөр уулын бүсэд болохоор салхи зөвхөн хажуугийн налуу даган дээш өргөдөг учраас тас шувуу уулын ингэр даган гэдэг их нисдэг байгаа. Энэ тал нутгийн шувуудын тойрог замаар нисэх хэмээгээс их ялгаатай гэсэн үг. Ер нь тас агаарт 62 км/цагийн хүртэл хурдлах боломжтой. 62 км/цаг. Харин доош яг шумбах үе ч юм бол өөр. Тэр чинь 62 км/цаг гэдэг чинь яг өөрөө ингэж нисэж байгаа үе нөхгүй. Шумбана гэдэг чинь өөрөө бас нэлээд сул тавина гэсэн үг шүү дээ. Тэ чөлөө дуналдаар. Тэгвэл 120 км/цаг хүртэл шумбарч чадна. Энэ дээр бол рекорд нь шонхор шүү дээ. Шонхор бол 300 км/цагийн хурдтай. Тийм шүү дээ. Угаасаа ойлгомжтой нөгөө нэг амьд амьтдыг барьж иддэг амьттай хурдтай зүйл зүйрлэхгүй шүү дээ. Газар ч гэсэн тэгэхээр тас шуу ер нь хурдан хөдөлж чадна зүгээр. Тэднийг бол ингээд яг гүйцэхэл амаргууд ингээд гүүгээд ингэж яхад нь бол. Тас өдөр нь ер нь их идэвхтэй байдаг шууд. Өглөөний 8-9 цаг үед яг их идэвхтэй болж орой 19 цаг хэд ирчэнд буурдаг ба. За том биетэй тас шууны бүр дийлэнх нь ер нь баг бүгж хав. За гэхдээ яг бүгж биш. Дийлэнх нь яг үгсэн амьтны сэгээр хоолдог. Жижиг ан амьтдыг ховорхон товтлно. Харин жижиг төрлийн нэг тас шууны төрлүүд байдаг. Тэд нар бол үгсэн амьтан, сэгзэм, ялгац зарим нь харин жижиг амьтдаар хоолдог ба. Тэд халуун дулаан бүс нутагт ер нь илбэг тархсан. Хамгийн гол нь байгальд цэвэрлэгчийн үүрэг гүйцэтгэдэг. Хэдүүлээ гэр орноо тий ер нь хизээ цэвэрлэхгүй гэж бодъё зүгээр. Тэгэх юм бол яг юу болох вэ? Тийм шүү дээ. 2 оноо л өмхөр шүү дээ. Тэгэл тэр хоол аягандаа хэдүүлээ ахаад хоол ундаа хийж идлээ гэж бод. Бид нар хэдхэн хоногийн дараа зүгээр л ням бактерит идүүлээд бид нар өөрсдөө өвчлөөд үхэн. Тэгтэл байгаль дээр хэдүүлээ төсөөлье. Өдөрт хэдэн сая тэр бум амьтан үхэж үргэлдэж ахин шинээр төрж байгаа үлээ. Тэ тэр үхэж үргэлдсэн болгон дээр чи өчнөө ням бактери ям зүрийн ялцмаг явагдана тэ. Тэр байгальд ингээд тархаад идэл гэж төсөөлье. Ялангуяа халуун оронд хүүтэн орон бол яг энэ ч нөө хүлдүү болгож өөрийгөө бас цэвэрлдэг. Халуун оронч тэгж чадахгүй. Тэнд аим шиг юм болж байна. Тэгэхээр тэрийг хэн цэвэрлэхээр тас шуу цэвэрлдэг гэсэн үг. Тэгэхээр өстой үнэхээр гайхалтай. Хэрэгтэй шүү. Тийм учраас зарим усад бүр хамгаалтанд байдаг. Нөө тоон ховорцсонтой биш. Ийм чухал үр гүйцэтгэдэг учраас хамгаалдаг. Бүр энийг саяхнаас тэгж ойлгочоод биш. Бүр хэд мянган жилийн тэртегээс энийг ойлгодог гэсэн өндөрлөгтэй. Жишээ нь Египтийн тас байна. Одоо бол чинь Египтийн тасыг одоо Каир хотод жишээ нь агнахыг хориглоно. Тэгэхээр би агнчих юм бол алчих юм бол зүгээр энэ алчиж болно шүү дээ. Ингээд ядаргаас санагдаад ч юм уу зүгээр ингээд булкан тэр ингээд сууцсан байвал би алчлаа гэж бодъё. Тэгвэл би их хүнд хариуцлага үлэн шүү. Нилээн томд оруулалт үлэн. Ер нь эртний египтчүүд энэ шувууг бүр ариун шувуу гэж нэрлэдэг байсан юм шүү дээ. Тэгэхээр өөр гоц бид нар тэгж бодохооргүй шүү дээ. Гэхдээ яг Аз төвдөд ч юм уу нөгөө тэнгэрийн шувуу гэдэг ч юм уу нөгөө талигаач ёслолтой хамаатай тэгдэг. Харин одоо бид нар ч гэдэг юм муу ёрын шувуу гэж хүмүүс ер нь жоохон цэрвдэг байрын тий. Дандаа сэгз юм үхэл харагдчихэдэг гэх юм уу энэ шувуунаас. Тий. Тэгэхэд цаана гэдэг энэ нөгөө байгалийн учир зүй тогтлыг ер нь ойлгосон болтой байгааз ариун шувуу гэж нэрлэж байгаа энэ тий. Тий яг үнэ. Тий яаж тэгж нэрлж чадваа тий. Үнэхээр л ариусгад цэвэрлэж байгаа юм чинь шүү дээ. Тий. Тас шууд бол хоол хайн бие биенээ ажиглана. Тэгэд яг тийм зорилгоор ер нь ингээд нэг 500 метрт ингээд хөөрцөн байгаа гэж бодъё. Би ингээд доошоо ямар нэг амтан хайж байгаа. Гэхдээ би заавал нөгөө
хажууд зэрэгэлдээ нисэж байгаа нэг хэдэн 100 метрийн хэдэн километрийн асад байгаа нөгөө тас шууд заавал ажиглаж яах гэсэн үг. Ингээ би нэг ажиглаад одоо энэ Starlink шиг байхгүй. Дэлхийг ингээ хэрцэн байгаа шүү дээ. Тэ Starlink. Тэнгүүт ингээд би бинд ингээд дохио өгөл ингээл дэлхийг одоо ингээ интернетээр бүрхэж шít. Тэр шиг ингээд агаар дээр бөөнөр ингээд хэдэн 100 хэдэн мянга би бинд ингээ холбоотой ингээд юу яж байгаа байхгүй. Хараа ичдэг байхгүй. Яах гэж. Хооллох та. Тэгэхээр мэдээж тэд нар ингээд нэг доош харна, нэг хажууд руугаар, нэг баруун тишээ, нэг зүүн тишээ хараад тэгжил тэнд нэг гөрөөс нэг арслан унагчлаа штэ. За тэгэхээр тэр чин Starlink-ийн тэр олон хиймэл дагуулаас нэг нь яг одоо жишээ нь яг миний төхөөрөмж рүү буудна гэдэг шиг тэр гөрөөсийг ямарч байсан нэг тас нь олж харна штэ. Тэгээд тэр доошч эхлэнгүүд нөгөөдөл за цаа чин те урнаа доошч гингүүд араас нь зандаа мандаа гануу шин тэр бөөнөр ингээд тасууд ингээд яг араас чинь яваад тэгээ очингууд бөөн тас байдаг шалтгаан чинь тэр. Ганцаараа юм бид хийцгүй юм байна л т. Тэг ганцаараа хийднээс ойлгохтой. Тэгээ хамтдаа л анх юм ярина. Тэг. Ингээд нэг нь хоолонд мөгц ингээд шумб штт. Шумгууд нь бүгд дагаад шумбчин цагаар. Тийм л үстэй. Үгсэн амтны сэг зэмийн эргэн тойрон тас шуудын хооронд ширүүн тэмцэл өрнө. Ернэ. Гэхдээ бусад махчин амьтдыг ойртуулахааргүй тийм сүрлэг мэдрэмжийг тэр нэг төрүүлдэг. Тэрнээс ер нь бол тас шуута бүр алдцыг гэвэл уул нэг юу нэг алуулаад ах чинь байхгүй л да ингээд төсөөлөгөр яг цаа чин том ингээд далавчаар ер нь ингээд цохиж унах мунах тийм үйллийн гэхдээ яаж утсан шилдэг анчтад бол уулна тас шууны гай бишлэхгүй яаж утсан тий гэхдээ тэгээд тэд нар чинь хит толуулаад цуглардаг штэ нэг ингээд цугласан багт тэр чинь бараа нөөрэс үртэй байхгүй за боёлын хай явъя гэд тэгээ явдаг шалтгаан ш тэр. Гэтэ яг үүндээ тас бол бусад амьтадных гай болоод тахгүй байгаа зү. Тэр жишээлбэл арслан баранд ч юм уу чонд одоо ангаа барихт нь гай болохгүй тэр чинь зүгээр хүлээгээл байж байгаа тий. За ойлго хамтран ажиллаж танилцуулаад өргөжлүүлээ тий. За маань нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар би амьдардаг байраа танилцуулах гэж байгаамаа. Тэр нь ийм үрээтэй 5 тухайн нийлэмж таны амьдралын шин давлгаа Parco Rivera зохицолбор гэдэг. Parco Rivera зохицолборт би яг одоо амьдран суугаад хэдэн сар болж байгаа юм. Жил 3 сар болж байгаа юм. Тэгэхээр би яг 4 үлэр дөрүүлэн үтсэн гэсэн үг. За тэгэхээр манай хотхны давуу тал бол бүрэн цутгамал хийслэлтэй. Аюулгүй хүүхдийн тоглоомын талбайтай энэ ямар ч тэгэхээр ийм хоёр ихэр тийм одоо цамхаглал байхгүй юу? Тэгвэр нэг сүртэй хэлэхэд тийм хоёр яг ихэр барьлаа. Тэнгүү тэрийг хооронд нь 1-2 давхраар нь ингээд үүсгийн төвөр холбож штэ. Тэгэхээр 1-2 давхрын дээр нэг дээвэр бий болно да. Тэр дээврийг гайхалтай төгжүүлээд тэр нь хүүхдийн тоглоом л бай. Тэгэхээр одоо маа сансар маань те автага ингээд байж байжгаад гадаа тоглоё гэхээр цаацч нь болохоор гарах шаардлагагүй. Лефтэн суугаад 3 давхарт буугангуудаа 3 давхраасаа шууд нөгөө тоглоом талбай дээр яжгаад тэнгүүтээ буцаж лефтэндээ суугаад аавхан те хүрээд ирэх нь шүү дээ. Маш тусгай тавцсан дээр сайхан наралчж шүү дээ. Аюулгүй хүүхдийн тоглоом талбайтай. Тэгээд ихэнх ер нь айлууд яг тэр тоглоомын талбайг доор нь харагддаг учраас хүүхдээ бас хинтээ давуулж ийн яаж ийн гэдгийг бас харчдаг юм. За смарт хотхны системтэй. Энэ их чухал. Яад үл тэгээд нөгөө юу байгаа шүү дээ. Магерт чинь нэг ингээд нэг юу гэдэг чинь нэг хяналтын одоо нэг камер гэдэг юм нэг дэлгэц байгаа. Тэрэн дээр ингээд нөгөө хүүхдийн тоглоомын талбай энэ төр би ингээд хараад яаж ийн хийж ийн харч штэ бас. За 24 цагийн харуул хамгаалцтай. Үйлчлэгээний нэгдсэн төвтэй энэ их чухал. За тэгээд яг хаана байрлал гэхээр инх тайвны гүүрний доор одоо дунд гол урсчаа штэ. Тийм үү? Тэгээд дунд голын яг эрэг дээр нь гэсэн үг байхгүй. Хойдолд нь 19 дэх үйлчлэгээний төвийн яг артталт нь. Тэгээд нөгөө юуны нарны гүүр одоо инх тайвны гүүр хоёрыг голдол гэсэн үг л дээ. Тийм байршил нь бол маш гоё тий. Гол мол цонхоор одоо хаарч байгаа. Амар гоё тий. Тэгээ эн чинь нөгөө төгжирд мөгжиртэй бол зүгээр алхаа явчих штэ. Ер нь бас яг хотын төвд гэж ойлгож байна. Хотын төв рүү 20 минут алхах штэ. Тэр чинь маш ойрхон байт. Гэхдээ ер нь нэг хол зам туулж байгаа нарны инх тайвны гүүрийг давах нэг зай байгаа. Тэр хэдийн урт гэлээ тий. Ер нь тийм л тий. За тэгэхээр орон сууцны мэдээлэл нэг хотын төвд энэ бүрэн ашиглалтанд орсон тансаг зэрлийн орон сууцыг хамгийн бага хүйтэ ногоон зэлээр борлуулж байгаа шүү. Одоо ердөө 4 өрөө байр ганц 2хан л үлдсэн байна уу да. 4 өрөө байрны сонголт нь 108 м2 мөн 135 м2 гэдэг. Тэгээд яг энэ эдгээр бол үнэхээр тансаг. Миний зүгээр одоо тэр сүнс бол тэр дотор байгаа.
интерьер аягүй гоё юм дугуй муугай болж ирээл цонх монхон. Би нөгөө тийш орж харцсан чинь нөгөө шунал хөдлөөд гаргасан чинь миний сүнс тэнд үлдсэн байна. Сүнстэй байшин зарж байгаа шүү нэрээ. Зандаг сүнстэй. Тэгээ Оршил Construction өөрөөсөө бас маш туршлагатай юм. Бас компани агаад байдаг. За тэгэхээр Parco Riviera гэдэг та бүхнийг хайгаад үзээрэй. Тэн дээр үнэхээр гоё видео тэр юунууд байгаа танилцуулгууд байгаа. Тэгэхээр утас нь 9001 9292 9003 9292. За ингэж баярлалаа. Тэр харуу центр супер шүү нэр. Тийм үнэхээр хэлэх үг байхгүй маш гоё. Нэг авсан бахт нэр та ойрын 50 жил дахиж өөр байр авна гэдэг хэрэггүй. Яг л Улаанбаатар хамгийн гоё баг байрч магад. 24 оны шилдэг барилга болсон. Өө тийш дээ нэрээ тий. За тас шууны үед хоолт тоосон сонирхолтой. Нэг амтны сэг дээр хит ирдэг гэж 100 хүртэл ирдэг. 8-аас 100 хүртэл зэрэгцэж хоолдог. Хоолж чадна гол. 100-аа хоолж чадна. Бас тэгэхээр хооронд ингээд алцаад байгаа юм шиг мөртлөө бас ер нь эвтэйдэг байгааз бас. Тэгээ ер нь хэрвээ яг том амтан бол ер нь нэг гөрөөс байлаа гэж бод. Яг гөрөөсөр л чи хамгийн их ер нь эздэг амтан юм чинь. Арслангийн өвч гэсэн тэнгууд сэг зэмээ өвч гэсэн нэг гөрөөсийг энэ тас шууд бүтэн гөрөөс байлаа гэж бод. 12 минутын дотор дуусгах чадна. 12. Одоогийн байдлаар нэвтрүүлэг хийснээс хойш нэг тал гөрөөс идчихэд энэ тас шууд бүхэл болон тал. Насанд хүрсэн тас нэг удаадаа нэг 5 кг ах идэх чадвартай. Тас шууны хурцсан тийм хушуун хурц хушуутай штэ. Тэгээд гэхдээ зузаан арсыг нэвтлэгтэй тааруулж гисэн яг тэр хавирга хоорондын тэр нэмгэн арсыг яраад дотоод эрхнүүд төвгүй урч чадна. За тэгээд тас шууны ходоодны шүүс нь өөрөө pH 1 буюу өндөр хүчлэлтэй байдаг учраас энэ амарч гоо шүү. Шүүс нь өөрөө маш өндөр хүчлэлтэй байхгүй. Тэгэхээр тэр сэг зэмд чинь өчнөөн илдэв бактериуд байгаа штэ. Тэр нөгөө шүүснийхэн тэр pH 1 бактери нөгөө хүчлэл нь өөрөө тэр бүх бактериудыг устгаж чаддаг. Тийм учраас тас шувуу эрүүл мэндэд нь ямар ч хор нөлөө үзүүлдэг шалтгаан дээр сэг зэмэдэд байгаа мөртлөө өөрөө байгалыг цэвэрлээд байгаа мөртлөө өөрөө цэвэргээвэр. Тэр шүүсэнд нь байгаа. Харин тийш энэ бас гайхалтай явдал байхгүй. Яагаад тэгэхээр одоо хүн амьтдыг хамгийн их өвчлүүлдэг зүйл дээр энэ амьтан ч очиж ноцолдож штэ тий. А тэгсэн ирнэ өөрөө өгөхгүй байдал нь өвчлөхгүй. Тий. Энэ бол одоо бас сүлд бас эрдэмтэд шинжилжсэн тухайс мэдээлэл гарсан л байлаа. А тэгээд тас шууны одоо нэг толгой хэсэг нь одоо юм өсгөө зарим төрөл зүйл нь бүр ингээ мулцсан тий ийм байгаа. За энэ нь болохоор одоо нэг амьтдын чэйжин бие рүү ч юм уу ямар нэгэн хэсэг рүү толгоогоор ингээ шургаж арах зорилттой. Тийм учраас ингэж өсгөө байдаг. А хошуу нь бол ерөөсөө одоо маш хүчтэй гэж байгаа байхгүй. Одоо баг зэргийн яс мөгөрсийг бол ингээд цөм цохоод энэ зөөлөн идүүд хүний одоо тэр бүх хэсгүүдийг ингээ шууд татаал ингээ шууд залгина. Нөгөө ажиллах юм байхгүй шүү дээ. Босож шуудын адил. Яг үнэ хамгийн чухал хэсэг нь ярьлаа. Энд чинь нөгөө одоо хүнээр яагаад амар хүнээр бодож байгаа. За хонь ямаагаар бодож илт. Тэнгүүд бид нар ч одоо нэг хонь гарахтаа ингээд нэг гараа хийгээд гизрүүнд тэгээд нуурыг тасалж байгаа шүү дээ. Тэр голыг тасалж байгаа. Тэ. Тэгэхэд чинь бас тэр дотор юу гэдгийг монгол хүн бол сайн мэднэ шүү дээ. Тийшээгээ тэгэхээр тас шууч нь гар нь өөрөө даалвчилсан. Хөлөө дүрлэлтэй биш. Тэгэхээр юугаад өрөх вэ? Өөрөө шууд тэр амаараа орно гэсэн үг байхгүй. Толгоогоор л орно. Тэр урт хүзүүтэй тэр хүзүүн тэр нөгөө үд сүдгүү халдсан байгаа шалтгаан тэр. Яа. Тэрнгээр ороод тэр дотор байгаа бүх юм чи идэж уухгүй. Тэнгүүт ягаад тас шууны доор тийм нэг энэ захтай занга шиг юм өднүүд их байгаа. За одоо эн чинь харна. Оо за. Энэ биеийн бүх үд сүдээ одоо цусаар будмааргүй штэ. Тэгэхээр цусаар бодвол энэ үд сүдний завсар чинь бактери үржих гэдэг штэ. Тэгэхээр энэ нөгөө мах таслах үед цус нөгөө хушуу нүцгэн хүзүүд агаад хүзүүний тэр урт үд бүхий захын явж байгаа тэр заханд хүрээд тэр зах нь өөрөө ингээд юм байгаа штэ. Тэгээд тэр чинь газар цаашаа унгаад байгаа байхгүй. Ой ой. Тий. Гоё өстэй. Гоё. Тий. Ухаалаг байна. Тий, ухаалаг байна өстэй. Байгалийн ухаалаг зөвлөгөөний нэг байхгүй. Тэгвэл шууд ийшээ ирчих юм бол бөөн бактери болно. Энэ чинь өөрөөх нь шүлсээр зүгээр энэ хаваа цэвэрлж болох ч гэсэн энэ өдөн дотор чинь бас бөөн бактери үржүүл яах вэ асуудал байхгүй. Нэг гөрөөсийг 12 минутанд идэж байгаа амтнд ч ерөөсөө тэр мах шүлийг бол зүгээр ууж байгаа байхгүй. Харин тий. За тэгэхэд гэхдээ л ийшээ мишээ юм орно штэ яаж утсан тэр чинь үсэж наалда тий. Тэгэхээр
заримдаа хоолсны дараа тас шууд нарны шууд тусгалд далавчаад илгэж тэр нарны нэг хит ягаан туяагаар өдөн дээр тэр тогтсон янг устгадаг баг. Хоолж дуусны дараа тэд ер нь өөцөдөө маш сайн цэвэрлэнэ. Их хэмжээний ус уун, боломжтой бол бүр усанд орно. Хэрв тас шуу хит хитэд газараас хөөргөн бэрх болвол нисхийн тулд хоолныхон тодорхой хэсгийг бөөлжж гаргадаг. Зарим нь бол түрүүн харавж гаргасан. Харавчиж таг гэл харавчиж байгаа сте. Эсвэл бөөлжөөд тэгэд биеэ хөнгөлөө цааш нисдэг байгаа ш. Яг нөгөө пуучин илүүдлүүгээ хаяа явдаг шиг. Илүү жингээ бас харагчиж шиг. Шинжлэх ухааны жишээлээ. Ихэнх тохиолдолд тас шуу ер нь чимээ гаргадаг. Харин хоол булаалт үедээ зарим нь нисгэрнэ. Нөгөө хэсэг нэг чарлж байгаа юм шиг янз бүрийн дуу гаргана л. Гэтэ ер нь нэг чимээ гаргахгүй юмт. 50 нөхцөл тэд хэрээний гуаглах чимээг санагдуулна тийм нэг аваа гаргадаг юм шиг ба. Ер нь бусад төрөл зүйлтэй хамгийн их ярилцсан нөгөө цагаан толгойд нэг тас байдаг та. Тэд нар ер нь хамгийн их хоорондоо ярилцдаг нэ. Жохон дуграад байдаг юм байна. Тий, дуграад чаг гэдэг юм тий. За тэгэхээр хүчрэхэг энэ тас шуунд байгалийн дайсан байдгүй. Тэдний гол өрсөлдөгчд бол бусад сэг зэмэр хооллогчтой. Бусад нь тэгээ сэг зэмэр хоолдог юмд тэдний дайсан их биш. Тэгэхээр энэ шоу бол нэгэн цагт хүн төрлөختөнтэй бас хүн төрлөختний сэг зэмэр хоолдог гэсэн гэхэд бол нэгэн цагт бас одоо өрсөлдөгчнөр л байсан гэсэн үг. Одоо ч төвдөд тэр ёсл байж л байгаа шүү дээ. Ер нь үгсэн хүнийг нөгөө тасаар идүүлж байгаа шүү дээ. Тэр чинь махын ингэж иргээд тэр ёс байдэн шүү дээ. Би сая нэг хэлэхдээ хүн бас нөгөө хүн дүрст байхдаа сэг зэмэр хооллогчд байсан. Тухайн үед бол эдгээр манай өрсөлдөгч байж гэсэн. Төвдөд бол тэр одоо тасын дуудлага гэж нэрлэдэг. Тэгээд одоо цалиг ачиг болвол одоо биеийн зөөлдөг ч юм уу одоо ингэж бас тастаад ч юм уу ингэж одоо тас шуунд өгдөг ийм уламжлал байсан. Одоо ч бас зарим юунд нь бас байдаг л болтой юм шиг л шүү дээ. Тийм. Тэгээд одоо маань тарина зөв уншвал хурдан одоо олон тас цугладаг. Хэрвээ муу хүн байвал одоо тас идэхгүй 3 хоног гэх мэт ийм сонин юм мэдээж одоо шашнаас хамаарад нутаг бус үртэй иймэрхүү юмнууд бас байдаг юм байлээ. За тэгэхээр нөгөө бусад гол өрсөлдөгчд нь шар шувуу, цөөвөрчин, жижиг махчин шувууд тэд нартай бол хоолой булаалтах нийлбэг юм байна. Ер нь бусдаас тэнгууд өөрийгөө хамгаалахын тулд тас далавчаа дээш дэлгэн өргөж тэгээд тэрнгөр хүчтэй зөгт юм байна. Харин хөхтөн махчин амьтдын эсрэг далавчаа ашиглахаас гадна хурц хушуураас довтлох гэж оролдсон юм байна ер нь. Ер нь тас их сонор сэрэмжтэй шувуу. Тэр бүр эхэлж довтлож байрдаг юм байна. Гол төлөв тийм хамгаалах тактик баримталдаг амьтын гинэ. Харин тий одоо хүн амаал руу дайрж исэн тохиолдол ч гэдэг юм уу иймэрхүү юм цөөхөн ихвчлэн жоохон андуурагдаад байдаг юм болов гэж би таагаад байдیں۔ Хүмүүс бас одоо нөгөө хүүхдийн маань шүүрж авч явсан гэх мэтэн те сарван сул байглаасаа тэр нөөц нь байхгүй юм байл л та. Ууг нь бол шувуу судлаачдын бас юг унссан. За ингээд тас шууны эргэгчин болон эмгэгчин ер нь биеийн хэлбэрээр нэх ялгагддаг. Нэг хүүсийн ялгаа нэг гараад байхгүй. За тэр нь эрэгтэй нэ да, тэр нь эмгэгчин нэ да гэхгүй те. Тогс могс бол өөртөө эргэгчин бол хачин гой сайхан амьтан баа шүү. Ер нь бол те аливаа амьтдын эргэгчин их сайхан амьтан байдгийг та бүхэн их сайн мэдж байгаа бах те. Хүнээс бусдна. За тас шууны бэлгийн боёжлон 6-7 наснд эхэлт юм байна. Тэд моногами харилцаатай юм байна. Ихсэн нэг олуулаа ингээл харахад те инста ганцаараа л явдаг байхдаа тэнгэртний ганцаар явдаг. Тэгээ нэг олзон дээр л бөөнөр цуглаад байгаа юм байхдаа гэсэн чинь моногами гэж шүү. Үр төлөө хоёулаа өсгдөг гэж. Гэтэл хүн чинь өөрөө яг цаанаа бол полигами амьтан шүү дээ. Бид нар зөв моногами амьдралаар амьдарчдаг болохоос биш. Ер нь яг цаад нөгөө бүр биологийн цаад нөгөө өгөгдөл нь полигами байхгүй болно. За яг энийг ярих юм бол зарим хүн нөгөө буруу ойлгоод бөөн хэрүүл болчихно. Хамчисаа нэршлэн солио хэлчих шүү. Үгүй юу? За. Олон хостой байхгүй. Хүн бол ер нь. Тэ. Тэгтэл нөгөө энэ нийгэмд чинь моногами байх нь энэ улс оронд хэрэгтэй. Бага ер нь. Тэг эртнээс бол ер нь хаад бол олон хатантай тий байсан мэсэн чинь зүгээр тэр чинь цаанаас өгөгдлөөрөө л явж исэн байхгүй. За яг энийг ярих юм бол бүр харин яг хэрүүл. Тий ер нь маш юу сонирхолтой сэдв тий. Тий.
За ингээд байгалийнхаа юу гажуутахаар л тэгэл хэрүүл уруул үүсэж байгаа шүү дээ. Ер нь бол тий. Ер нь тий. Цаана бид нар уулын шалтгаан олчих юм бол тий. Зарим зүйлийг зүгээр ингээд шууд ойлгочмоор байгаа. Имзэглэх юм байх алга миний хувьд. Тэнгүүд энийг чинь ойлгоод нөгөө гэр бүл төлөвлөлтийн төр чинь бүр ингээд одоо зарим газар чинь ингээд их баг болоод тий. Хүнтэй суух эсрэг яшиг ганцаараа явж игээд байгаа үзэгдэл чинь сүүлдээ буцаад нөгөө байгалийн тэр нөгөө animal instinct-тэй дагаад яваад байгаа байхгүй. Нийгмийн шахалтаас одоо бүр сүлдээ зайлсхий гэж байдаг ч юм уу тий. За цэдвтэ орё да. За тэгээ. Гэтэл моногами гэж шүү дээ. Тэгээд үржлийн үеийн 1-р сард эхлээд 100-ны дунд үе хүртэл удаа үржилт юм. Хагас жил үржилт юм шүү дээ. Энэ үед эр шувуу анхаар татахын тулд эм шувуугаа дагаад хосын бүжиг хийх мэт үйл үзүүлдэг юм байна. Их гоё. Хоёулаа хамтдаа нисэн. Тэгээ хоёулаа хамтдаа газар дах зэрэг их сонирхолтой зам үйлийг гаргадаг юм байна. Хамгийн идэвхтэй үе нь 3-4 сард тэр яг ориглоно гэж. За ингээд тас одоо хосууд болцсон тий. Үүрээ их том өчрүүдээр барина. Тэгээд өвс твсэн их гой зөөлөн ортой болно. Аль болох олон жилийн турш тийм ашиглахаар тийм тухтай газар болохыг ирмэлцдэг. Тэнгүүд болж л үгүүл тэнгүүд энд чинь нөгөө их өндөр шовх хатан байцыг яг оройд ирнэ ч юм уу те. Энэ чинь олон жил энэ хосууд хамтдаа сайхан амьдмаар шүү дээ. Тийм учраас тэр орон гэрээ сонгохдоо их мундаг сонгодог. Тэгээд тэрийг их гой тогтчулд юм. Яг хадны бүр хамгийн оройд ирнэ гэхээр те бас нэг талаар аюулгүй хосоор амьдардаг гэсэн чинь харахад жоохон эвгүүцмэр эмчих юм шиг хэрнээ их уярчлаа шүү. Тий. Тэгээд үүрээ хөвчлэн унсан модны хөндийд бас барина. Хадны тэр яг ангал, игц хадан, хсааны ирмэг гэд янз бүрийн газар байна. Зарим зүйл нь гэтээ бүр хүний сууршлын бүсдэх ойролцоо бас үүрээ барьдээ. Хаягдсан байрлал үйлдвэрийн одоо үлдэгдэл хаягдл газар ч юм уу те үүрээ засгана би. За тас бол ихэвчлэн тэр өндөр өв сургасан тэр олноос зайдуу тийм аюулгүй газрыг сонгодог ба. За эмгэгчин шувуу 1-3 ширхэг. Гэхдээ ихэвчлэн ер нь 2 яг өндөг гаргадаг ба. Өндөгнүүд нь цагаан өнгөтэй эсвэл нэг жижигхэн бор толготой байдаг. Заир мэрээ ээлжлэн өндөгөө хідэн 7 хоног дардаг. Ингээд шинхэн төрсэн гайханад цагаан эсвэл нэг тийм саарл зөөлөн үдэн бүрхүүлдэ төрдөг ба. Эцсийнх нь бүр 3-4 сарын турш тэдний хооллохдоо одоо нэг бахлуур гэж хэлээдсэн хуурамч хотоодонд байгаа тэр хоол хадгалж агаад тэгээд одоо энэ нөгөө хооллохын зааж өгнө шүү дээ. Илдэв юм зааж өгнө. 2 сартаа болоход ангаахаа насанд хүрэгчтэй л өц өцтэй болдог. Ер нь их хурдан томордог шүү. 90-120 настайдаа л хоногтойд л шууд ниц зурна. За тас шууг бол одоо яг хідэн зүгүүл мүл гэх нь одоо жоон хэцүү. 11 одоо төрлийн гэх юм уу 21 зүйлтэй гэж ерөнхийд нь үзээ да. За ерөнхийд нь 2 хуваа. За. Америк твих гэж. Хойд өмнөд Америкийн тас гэж. Тэгээд хуучин твийн буюу одоо тий одоо Евраз, Африкийн тас гэдэг 2 явчих. За Калифорни кондор одоо нөгөө шин твийн тас шуудаг болохоор Андын кондор тийм үү? Калифорни кондор, хаан тас, урубу тас гэд одоо эдгээр тас шуудыг оруулж тэд хамрын цорхоо битүүрэг уучраас нэвт харагддаг. Тэр хэв шинжээрээ хуучин твийн буюу одоо Монголд байдаг жишээ нь тас эднээс ирсэн ялгаатай байна. Хуучин твийн шуудад болохоор хар тас, Египтийн тас, Сармай тас, цагаан толгой гэд янз бүрийн тас ба. Хаяа бүр нэг сая ерөнхийд нь 2 хуваасан бол хаяа нэг 3 хуваасан байдэ. 3 дахь бүлэгт болгон авч үздэг. Заримдаа хуучин твийн тас шууны дид төрөл багтаадаг нэг зүйл байдаг. Энэ бол ёл. Хамгийн гоё ёл. Тастай хамаатан болж таарч тий. Тэгээ ёл чинь тийм тасын нэг төрөл зүйл байна шүү дээ. Тэгэхээр эн чинь ёл гэдэг чинь өөр Монголын бас нэг бахархалт амьтны нэг шүү дээ. Тий гоё уу. Яг нэг өвгөтэй байх л та тий. Тэрнээсгүй бол тий. За шинэ хуучин твийн тас шуудыг нэг харцахын багт уулна хамааруулж гисэн гэж хэлсэн шүү дээ. Сүүлийн үед эдгээр шууд нь тас гэсэн үг шүү дээ. Тас шууд нь харцахынхантай гэхээс илүү өрөв тасынхантай их ойрхон болж хуурай да. Өрөв тасынхан ч болохоор өрөв тасынхан гэдэг угаасаа нөгөө багт байдаг байхгүй. Өрөв тасынхан гэдэг. Багт төлөв төрөлднөл. Тэгэхэд өрөв тасынхан ч болохоор өрөвлөгийнхэн дотор өрөв тасынхан байдаг байхгүй. Тэгэхээр өрөвлөгийнхэн дотор миний бодлоор өрөв тасынхан болон тасынхан баг тас шуу байж магадгүй болчиход. Ямар ч харцгийнхан биш юм бэ гэдэг эрдэмтэд сүүлийн үед тэгээд харин. Тийм баха. Харцгийнхан дотор ч нэг шонхор мохор явж явах хэрэгтэй даа гэж би сайн бодлоо. Тэгэл ингээ бодохоор явж харин энэ тас чинь нөгөө түлээсээ магчин шуудаас өөр ихгүй. Тэд нар чинь бол хурдан шаламгай тий хүчтэй ер нь өөр байгаа байхгүй одоо шин чанарууд нь тийм ээ.
Гэтэ одоо хүртэл яг энэ тас шууны бүлэг зүйлийн англи нэг мөр тогтоогүй гэдэг манайхан ойлгож байгаа ш. Тэгэхээр хүүхд багчуудын хувьд одоо биологч, амьтан судлаач болох юм бол те нэг том зүйлийг одоо шийдэл одоо нээлттэй л байгаа гэсэн үг. Энэ асуултын тэмдэг хэвээр байгаа ш. За ойл хамтран ажиллаж танилцуулаад төгсгөлээ. За тэгэхээр нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хэлбэр хуримтлалыг санал болгож байгаа Худалдаа хөгжлийн банк маань ажиллаж байгаа. Тэгэхээр манай зандаа маань Худалдаа хөгжлийн банкны бас хамгийн том үр шимийг хүртээд машин авчихсан хүний хувьд бас тайлбарлах ба. Тийм шүү дээ. Сарч болоо гэж. Тий. Яасан гэр ингэдэ. Бараг жилийн өмнө тий бид нар Худалдаа хөгжлийн банкт анх хамтарч эхлэнгүүт л одоо Худалдаа хөгжлийн банкныхан маань шинжилгээ ухаан тань мэдхүүг түгээх энэ үсэг чинь бид нар туслана гэд одоо ингээд бид нар ч нөгөө нэвтрүүлгүүдийг маань ивент зэтгэж шүү дээ. Тэгэхэд хялбар хуримтлал гэдэг зүйлээр нөгөө реклама өгсөн бид нарт. Тэгээд бид нар тэрийг ойлгохын тулд зандаа миний бие яасан гэхээр шууд Худалдаа хөгжлийн банкны хамгийн ойр салбар дээр очиад за би энэ хялбар хуримталтай чинь болёо. Хариултаа хадгалъя гэдэг үйлчлэгийг чинь авъя гэд. Тэгээд авсан чинь ингэдэм байна. Жишээ нь за би энэ экосыг хэдээр авдаг мэдэхгүй л дээ. За жишээ шүү зүгээр. Би 800-аар авдаг гэж бодъё зүгээр. Тэгэх юм бол би 1000-аар бүхэлдсийг сонгосон учраас би энэ 800-аар авсан чинь энэ хэрэг 700-тай байсан ч эсвэл 900 би мэдэхгүй учраас яг авангууд надаас 1000 төгрөг уншигдах юм. Тэр дэлгүүрт. Хариулт хэдэн төгрөг нь л тий. гарчаад. Тэнгүүд тэр 200 төгрөг хаашаа явчих вэ гэхээр зандаад зориулж буюу би өөрөөсөө зориулж тэр нөгөө хадгаламж үүсгээд байгаа байхгүй. Тэр 1000-аар бүхэлдэж болох нь шүү дээ. Гэтэл би яасан гэхээр 5000-аар бүхэлжилсэн. Жохон солиорсон гэсэн үг. Яг тэр би угаасаа баруун солгоог үрдэг. Ингээд нөгөө тэнэгдүүн болохоор за заавал тэнэгвчлэн хүний онцлог байхгүй нэг хуримтлал үүсгэж чаддгүй юм учраас үзээд алдъя л да яагаад гэж. Тэнгүүд нь би баруун солгоог л нөгөө юу ихтэй карта зуруулаад карта ингэ явж байд юм шиг. Ингэ явж байсан харин ингээл явж байсан чинь тэр болгон дээр 5000-аар бүхэлжлээдсэн учраас 1000 2000 3000 гэлстэй хуримтлж эхэлсэн байхгүй. Тэгсэн баг хагасчлалын дараа юу болсон бэ? Хагасчлалын дараа би машины урьдчилгаа авах мөнгө хэдэн саяар нь цуглуулсан байж. Би тэрийг яжиг л үрч гисэн. Би 45 настай анх удаа хуримтлалтай болсон энэ шүү дээ. Тэгээд би тэр хуримтлалаараа машин авсан. Одоо би яах гэж? Одоо би хагасчлалын ахаад юу вэ? 5000-аар тийм хуримтлал үүсгэсэн ба. Энэ дээрс хүү бодогдох нэг гоё юм. Дараах нь минийх аялалд явах юм. За манай алтан гишүүн маань ингэж байна. Сонсож бүрэн автаад яг өнөөдөр хуримтлалын дансаа Худалдаа хөгжлийн банкнда нээлгэж эхлэе гинэ. Мөнхөд хамтдаа бас баяр хүргье. За мөнхөддөө юу вэ? Амжилт яг тэр нэг гоё юм. Өөрөө ингээл хараад иж болдог. Нөө хуримтлал маань нэмэгдэхийг харах чинь өөрөө донтуулд юм байл ш мааха. Йоо өстө ямар урамтай гэж бурхан минь нэр. Ер нь альва юм одоо юм зүйлд юм сав гэх юм уу бэлдсэн юм фолт айгуу чухал гэдэг. Тэгэхээр Худалдаа хөгжлийн маань танд айгуу гоё ингээд бэлдээд өгчөж байгаа шүү. Анхны алхмаа хийгд чинь тэгэхээр та бүхэн маань энийг бас заавал ашиглаарай гэж уриалъё. За ингээд ер нь дуусгадаг юм чи манай Ёлын ам гэж нэг сайхан газар юм те. Өмнөговь аймгийн нутагт 70 задгадаас баруун тишээ 45 км Улаанбаатараас бас нэг 650 км-т орших говь гурван сайхан гэдэг байгалийн зохицолбор газарт зүүн сайхных нь аманд нь байдаг. Говь гурван сайхан юм чинь гурван сайхан чинь зүүн баруун нэг хэдэн сайхан байх нь ш гурван сайхан байх. Тэрний зүүн сайхных нь аманд нь байдаг нэгэн гүн хавцал байна. Дархан цааст газар те. Нэн ховор энэ ёл шувуу байдаг учраас Ёлын ам гэж нэрлсэн ба. За тэгэд чи ёл шувууг амьдарч харж ирсэн үү? Би яг үндэ хэлэхэд өмнө ингээд маш олон шовуудыг ингээд эмээ өвөө дээр байхдаа харж ирсэн ирнэ. Аль нь яг аль нь вэ гэдгийг тогтоож мэддгүй байсан юм билээ. Би бол яг одоо тас шовогч харахад юугаач өгөхөд бэлэн байна. Ёлыг ч гэсэн бас яг энэ ялгаа нь энэ юм бэ. Шонхроос үгээрээ ялгагдаж байгаа гэдгийг мэдхийг маш их хүсэж байна да. Ёл ихтэй илүү үзэсгэлэнтэй. Маш ховор шувуу. Үнэхээр үзэсгэлэнтэй. Ёл шувууны эдэр тэжээлийн 85-аас 90% нь юу эзэлдэг гэж? Яс эзэлдэг байхгүй. Тий. Ясыг хушуугаараа бутал цөмөлж иддэг. Томоох хэмжээтэй ясыг бүр 100-аас 150 м өндөрөөс чулуун дээр унгаагаад хагалж магалж иддэг. Тийм хатыг бол одоо чинь ёлын дөш гэж нэрлэдэг монголчууд. Эртнээс тэрийг мэддэг. Энэхүү аргыг залуу шууд 7 жилийн шаргуу орлогоор сурдаг гэж байна бүр. Монголчууд нөгөө нэг гоё юм нүүдэлчд учраас байгальтаа их барих. Тэгэхээр их олон юм ажиглаад тэгээ бие биендээ ярьж өгдөг. Тэгээд нэг амьтдын тухай баг дэлхийн эрдэмтэд одоо зарим нь тайлаг үзүүлэх монголчууд мэдчихэд зарим нь одоо л тайлж чад монголчууд мянган жилийн өмнө мэджилсэн зүгээр. За хүүхдүүд ярьж гэж юм шиг те.
Гэтэ бүхэл ясыг ч гэсэн шууд зайлган хайлуулж зоогддог онцлогтой гинэ. Энэ эдэмхий шингэнтэй тэр ходоодных нь ичэд гэж байна. Амтан, малын атгаал чүмэг, богцос чүмэг, буглах чүмэг, дунд чүмэг, шагаад чүмэг бол ёлын хувьд тансаг зоогно гэнэ. Гэтэ ёл амьд мал мэдээ зэрлэг амьд руу халддаг тий. Нөгөө тас учраас энэ чинь нөгөө тасын нэг төрөл учраас. Ёл бол биеийн урт нь 95-аас 125 см. Харин далавчаад дэлгэхэд бол 3 м орчим болно. Тэгсэн мөртлөө биеийн жин 4.5-аас 7.5 кг. Хөнгөн байж л бид нар чинь тэгж өндөрнэсэн л дээ. Тас чинь бол одоо 15 кг хүртэл гээд байгаа шүү дээ. Тэгэхээр хамаагүй юм бас жижиг. Тий, ёл бол нас бие гүйцэнд бор шаргал толгойтой хар ойч сахалтай тэрнгэр их гоё мэдэгддэг шүү дээ. Сахалтай. Хараа амир үзэсгэлэнтэй шуугаз. Яг нөгөө тас юуг бодвол нэг гоё шуугаз дээ. Айгу өнгөлөг юм аа. Тийм бааз. Тэгээ сахал нь одоо сахал нь их гоё хараа. Энэ харин их гоё шуу байна. Хөөх ёлог биеийн гоё шуу гэж мэдээгүй шүү дээ. Супер шүү дээ. Гоё шуу вэ. Эдэр эсийн хүүтнийг ис ажран одоо тэр амарчдаг. Тэг гол төлөв ганц заримдаа хос өндөг төрүүлдэг байгаа. Гэвч хоол тэжээлийн хомс байдлаас ихэнх тохиол зөвхөн нэг ангаахаа л амьд үлдсэн юм. Эхний төрсөн ангаахаа нь илүү хүчтэй байх учраас хоолыг давмгаал авч сул дорой нөгөө ангаахаа өсөж улмаар өгөх магадaltaй байт юм байна. За ингээд тасын төрлийн шуудын олон зүйл нь энэ мэтлэн сүүлийн жилүүдэд тоо толгой нь үнэхээр зөрж тархас нутг нь олон улсын хэмжээнд үнэхээр хумигдаж байгаль дээр устж үгүй болох тийм аюул тулгараад байгаа. Нэг тас нь энэ ёл юм шүү дээ. Манай тас ч гэсэн ерөнхийдөө бас маш ховордож байгаа юмтай нэг болж байгаа. Тас яг хөө эвгүй царайтай ч гэлээ. Одоо зарим зүйлийн үйлдвэрийн гэх юм уу одоо муурч шин хамгийн эвгүй тайнууд нь илүү ингэж үнэтэй үн цэнтэй ингэж одоо тэжээхэд гоё нэг бол өсгөө байдаг ч юм уу эсвэл хамар аман цаашаа орсон ч гэдэм юм те. Тэр шиг ёл бол үнэхээр одоо киноны гоё дүр шиг гоё шоу мөн байна. Гэхдээ тас манай оронд байгаа би хувьдаа одоо маш их ингэж баяр төрж байгаа байхгүй ийм өвөрмөц шоу ийм гоё шоу одоо гэхдээ ховордоод дээхэн үед бол их үзэгдэг байсан бол одоо бага болчих. Тэгээ хөдөө явахаар харагднөө архангаа эднэр явж хахад ингээд хөдөө гадаа явж хахад ер нь тас чинь ингээд явж идэх. Том шуумд байж идэг. Гэтэ тэр чинь нөгөө нэг одоо яг дүүр тулж үзнэ гэдэг шиг ингэсэн хүн бас ховортой нэг холоос нэг тэр байх шиг байна гэл нэг өнгөрдөг байх чинь. Надад бас тэгээд энэ тас шоу маань нөгөө Breaking Bad-ийн яг майк шиг тийм vibe өгөөд нэг бас тэг нэг киноны зөвүүн төр шиг санагдаад байгаа байхгүй. За амьтдын ертөнц нэвтрүүлэг маань энэ төрөд өндөрлж байна. Тэгээд хамтдаа байсан амьтныг хайрладаг, сонирхдаг бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар 5 тухайн нийлэмж таны амьдралын шин давалгаа Parker River хотхон болон хэлбэр урамшуулыг санал болгож байгаа Худалдаа хөгжлийн банк маань ажиллаад тэгээд нэвтрүүлэг маань НТV болон Од Мундар радио 107 83.3 гэсэн хос толгоноор та бүхэндээ хүрч өндөрлөө. За дараагийнхаа дугаараар эргэж болцъя. За баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудад баярлалаа. Од Мундар суваг энэ мэтлэн танин мэдхүн 1000 хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд таньд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар Од Мундар сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан таны мэдхгүй Монголд ялах болтугай.